сантехник болон одоо бусад давуу тал. Үзэгчдээ шинэ сууц нэвтрүүлэг таны баримт тохиолдол болонгоор үргэлжлэж байна. За яг одоо миний хажууд BSB Megastore-ийн менежер Ариун Жигдчмаас зогсож байна. Сайн байна уу? Сайн байна уу? За тэр хоёулаа өнөөдөр галтгооныхоо өрөөг тохиолдох болно. Та ямар брэнд ямар тавилгаар тохиолдох гэж бодож байна? За өнөөдрийн нэвтрүүлгээрээ болохоор Cam брендийн шинээр ирсэн XL гэдэг тавилгаар бол өрөөгөө тохиолдох гэж байна. Энэ тавилга маань болохоор 3 метрийн урттай өндөр нь болохоор метрийн өндөртэй байгаа. Тэгээ шинэ ирсэн загвар учраас энэ тавилгаараа тохиолдох гэж бодлоо. За одоо тохиолдолтой эхлэе. За. За зэрэгтэй бүгдээрээ галтгооны хэсгийг тохижуулж дууслаа. За тавилганы хувьд бол одоо элдв янзын бас тоногдол гоёл чимэл байхгүй нэ маш эвтэйхэн нүдэнд их дулаахан сэтгэл төрүүлэхээр энэ гоё өнгөтэй тавилгуудыг таваа сонгосон байна. Тавилгын тухай хоёулаа эхлээд мэдээлэл өгье гэж бодож байна. За энэ тавилга маань болохоор шин загварын тавилга байгаа. За Porsche улстай болохоор 2014 оны шин загвар саяны зохион байгуулагдсан худалдаанд болохоор тэргүүн байранд орсон ийм тавилгыг манайх сая шинээр оруулж ирсэн байгаа. Тэгээд галтгооныхаа тавилгыг тохиолдлоо. Яг энэ тавилгын манд хувьд онцлог давуу тал нь юу вэ? 3 метртэй тавилга бол манад бол сонголт гэх юм бол 4-5 төрлийн сонголттой байдаг. Яагаад энэ тавилгыг сонгосон бэ гэхээр хэмжээний хувьд болохоор дээд хэмжээ маань бол метрийн өндөртэй болсон. Өмнөх загварын тавилганууд маань болохоор метрийн өндөр нь болохоор 72 см байдаг гэсэн бол 28 см-аар арай өндөр болж өгсөн байгаа. Тэгэхээр багтаамжийн хувьд мэдээж их болчгоороо худалдан авахч нарт маань арай хэрэглээ талдаа бол хэрэгтэй юм уу гэд энэ тавилгыг бол сонгосон байгаа. За багтаамжийн хувьд болохоор өмнөх загварууд маань бол 3 тавиртай байдаг гэсэн бол одоо бас 1 тавираар арай илүү багтаамжтай болсон байгаа. За тэгээд ийм гидр нугастай байгаа. Гидр нугасын хувьд бол өмнөх загваруудаас бол хамаагүй сайжирсан арай зөөлөн болж гисэн байгаа. Бариул нь болохоор урт болоод тэгээ гуйлан бариултаа саяны тоногдлын хувьд бол блумын нугаснуудтай байгаа. Тэгээд сүүн шилтэй материалын хувьд болохоор бодон үрцэн шахмал дээр үйлдвэрийн аргаар насан хуулгатай байгаа. За тэгээд хүрээ эренгүүдийг болохоор ийм 1.5-аас 4.5 мм-ийн хуудлага ингэж давхар ингэж наагдаж өгснөөрөө арай давуу нөгөө одоо эдлгээнд арай удаан. Дээрээс нь болохоор энэ тавилга маань нөгөө энэ нааж байгаа цавуугийн маань ус чигэнд одоо төсвөртэй тийм цавуугаар наадаг учраас одоо дээрээс гарч байгаа уур эдэрт бол уулдардгүй. Дээр нь бол нэг давуу тал гэх юм бол энэний давцан маань 3 метрийн урттай үргэлж давцантай байгаа. За давцангууд маань салангад байхаар нэг дундуур нь ус чийг орох ч юм уу те хоорондоо зайтай болж харагдаад идэг бол энэ тавилгын хувьд бол үргэлж давцантай. Давцангийн хувьд болохоор яг чулуун давцан илэрхийлсэн ийм чулууны ийм төвгрүүдийг тодтогч өгсөн байгаа. Яг чулуун давцан шиг харагдаж байгаа. За дээрээс нь болохоор энэ давцан дээр маань хөнгөн маягаар юм хэрчиж зүсгэд бол зурагддаггүй. Тийм гадаргуутай байгаа. За ширээн маань болохоор манайх бас Black Red Buy гэдэг брендийн тавилгыг бас оруулж ирдэг байгаа Porsche-с. Тэрнээс нэгсээр болох Raplo гэдэг загварын ширээ байгаа. За энэ ширээ маань 1.40-с 1.80 болтлоо сунах сундаг ийм давуу талтай байгаа.
За баярлалаа үзэгчдээ, та бүхэндээ галт тогооны хэсэг бол тохижуулж харууллаа. За тун удахгүй бол хүүхд өрөөний хэсгийг тохижуулж харуулах болно. Тэгэхээр галт тогооны одоо гайхалтай тохижуултыг хийж гисэн ариун жаргалагчтай баярлалаа. Хоёулаа одоо хүүхд өрөөнийхөө хэсгийг тохижуулж одоо үзэгчдээ харуулах болно. Та ямар тавилга сонгож бодож байна? Манайх бол өмнө нь бол дандаа бага насны хүүхдэд зориулсан тавилгануудыг оруулж ирдэг байсан бол одоо бол өсвөр насны хүүхдэд зориулсан тийм тавилга оруулж ирсэн байгаа. За баярлалаа. За үзэгчдээ, та бүхэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Бид одоо хүүхд өрөөний тавилгыг хамтдаа сонгох болно. За энд бол ингээ галт тогооны тавилгууд бол харагдаж байна. Галт тогооны тавилга бол Cam гэдэг брэндээр бол өсвөрт нэлээдгүй мэдэх хаа гэж бодож байна. Өнгө загварын хувьд бас нэлээдгүй байна. За энэгээр бол ингээ том өрөөний тавилгууд бас байна, тийм ээ. Энэ хүүхдийнхээ өрөө. За энэ хүүхд өрөөний тавилга. Тий. Би түрүү нөгөө хэлсэн байгаа Shinaka брендийн Manizga шинээр ирсэн өсвөр насны хүүхдийн өрөөний тавилгыг бол танилцуулъя гэсэн байгаа. Тэгээд энэ загвар маань болохоор нөгөө шин ирсэн гэдгээрээ онцлог давуу талтай байгаа. За давуу талууд гэх юм бол шкаф нь гэхэд одоо бариул байхгүй. Тэгсэн мөртлөө дарахад онгох боломжтой гэсэн. Энийг өрөө авсаарах хэвтэй юм. Тэгсэн мөртлөө зай багтаамжийн хувьд болохоор бүгднийг шийдээд өгсөн мас 50 өрн хажуу талын хүүхэд нь хувцас өлөгч нь дээрэс нь шургуулгын онгойлгоход бас хувцас ирэх боломжтой гэсэн. Тэгээд шургуулгын хувьд гэх юм бол тэгээд өөрөө татдаг байгаа. Чи шууд тавьчих болно гэсэн. За. Тэгээд өөрөө татдаг. За тэгээд бариулны хувьд бол төмөр бариултай. Материалын хувьд гэх юм бол модон өрцөн шахмал дээр бас адилхан хуулах нагдсан байгаа. За дээдлийн энэ хэсэг бол меламайн гэдэг гадаргуутай. Энэ нь болохоор зурагддаггүй. Мэдээж хүүхд хичээл хийхэд ч юм уу дээр нь юм яхад нөгөө зурагдчихад байдаг шүү дээ. Ширээ сандалнууд. За тийм бол энэ маань хөнгөн маягаар яхад бол зурагддаггүй. Ийм байгаа. Хуулахтай байгаа. Гэхдээ бас мод юм те. Би харахад шилэн юм шиг харагдав. Орны сонголт нь бол нэг хүний ортой. За тэгээд доороо болохоор хувцас хийх бас шүүгээтэй байгаа. Тэрүүгээр бас давуу талтай байгаа. Манай өмнөх зардаг загварууд маань бол дан орнууд идэг гэсэн бол одоо доороо бас нэмэлт шүүгээтэй болсноор бол бас давуу талтай байгаа. Өсвөр насны хүүхдүүд бол ном бичиг хэрэг хийх бол маш хэрэгтэй байдаг шүү дээ. Сонголтууд бол маш ихтэй. Тэгээ мөн адил бол хаалга нь болохоор бас дараа онгох боломжтой гэсэн. За тэгээд энэ тавилганы хувьд маань болохоор бас давхар нэг давуу тал маань гэх юм бол шилний хувьд болохоор бас сайжруулсан шилтэй байгаа. За бас адилхан дараад онгох боломжтой гэсэн. Гадарх шил нь болохоор дан шилээрээ байдаг шээ. Тийм бол нэмэлт тийм хүрээ ээж өгснөөрөө бас аюулгүй. Тэгээд сайжруулсан шилтэй байгаа. Хагардгүй ийм шилтэй байгаа.